За машиныхаа будгийн ажлыг хэд дууслаа. Будгийн ажлыг нэлээд хэдэн алдаа гарсан. Аргагүй нөгөө жоохон туршлага жоохон дутсан баг. Анх удаа будж байгаа болохоор. Гэтэ анх удаа будж байгаа гэсэн гайгүй мөлий. Ер нь будгийн ажил хийж болохоор юм байна. Хамгийн гол нь энэ будгийн ажил хийхдээ энэ буу байна. Энэ одоо будгийн бууныхаа талаар бол сайн мэдчих хэрэгтэй юм лээ. Бууныхаа талаа сайн мэдээд судалж явах хэрэгтэй юм лээ. Тэгэхгүй бол нөгөө бууга сайн ажиллаж чадахгүй болохоор будгийн мэн одоо соохордох, урсах, эсвэл хит будагдах ямар нэгэн байдлаар цацалт буруу явагдах тийм ээ. Тиймэрхүү талаар бол яах юм бэ? Тэгэхээр бууны талаар хэдэн би сая нэг өөрөөхөө нэг аюугаар яалаа да мэдээж авлаа да буудаж явах үед. За энэ арын хинд байгаа нь бол тухайн хийг тохируулж өгд юм билээ. Хийг тохируулж өгд юм билээ. Хэр хүчтэй үлээх үү, хэр хүчтэй баг үлээх үү, хэр баг үлээх үү гэдэг. Энэ бол будганы цацалтыг тохируулж өгд юм билээ. Будганы цацалт одоо хэр явагдах уу, өргөн явагдах уу, удаан явагдах уу, эсвэл хэмжээгээр явагдах уу гэдэг. Энэ болохоор атгалтыг тохируулж өгд юм билээ. Атгалт. Одоо энэний атгалтыг. Тэгэхээр энэ хийгээ өндөр байх тусам энэний атгалтыг одоо жоохон чангалж өгөхгүй болохол будганы маань шүршилт одоо айгүй өндөр маш хүчтэйгээр шүршнэ гэсэн үг шүү дээ. Маш хүчтэйгээр шүршгээд машиныхаа мэдээж ной тийм хүчтэй шүршгээ чинь урсах тийм ээ хит их гарах тийм асуудал үүсдэг юм билээ. За тэгээд энэ болохоор урдлын хушуу маань болохоор юу яах юм бэ? Будганы нөгөө өргөн явуулах уу, эсвэл хөвтөө явуулах уу, өргөн явуулах уу гэдэг. Жишээ нь одоо хажуунаас ингэж хөндлөн явуулах бол босоо байдлаар ингэж бодох юм билээ. Босоог нь татаж явуулъя бол энийгээ дээш нь харуулад ингэж явуулах юм билээ. Тэгээ сая бол будж явах хугацаанд энэ бууны талаар бол нэлээд судлалаа л да. Баг тэн дээр бараг туршилт хийсэн баг. Будж явах хугацаанд нэг алдаа гаргасан. Энэ нэг юм шүүр байдаг юм байна. Ийм шүүр. Энэ цапаасандаа ирдэг юм байна. Цапаасандаа. Энэ шүүргөө би будчихсан. Даас нөгөө жоохон загалтаад, урсаад сонир болоод байсан байхгүй. Бид гайхаад яагаад ингэж юм болоо гэдэг. Тэгээ хоёр дахын давхурдаа будсан чинь нэг цоогцсон байхгүй. Тэгсэн чинь дараа нь энийг ухаад байсан чинь дотроос нь ийм шүүр гараад ирсэн. Энэ одоо ямар учиртай шүүр юм болоо гэдэг. Үзээд хайгаа зургийг харсан чинь энэ дээр ингэж усрагдсан юм. Энэ дээр ороод ингэж усрдаад энэ шүүрээ шүүж одоо нэг бохлоо шүүгээд будган дээр ямар нэгэн бохор бөмбөлөг юм уу янз бүрийн бохрыг аваачлгүйгээр шүрших хэрэгтэй юм байна. Тэгэхгүйгээр би шууд энэгээр будчихсан чинь нөгөөх нь маань загалтаад нэг сонин бөмбөлөг үүсээд нэг сонин болов. Хамгийн гол нь энэ юм байдаг шүү хүмүүсээ. Тэгээд хоёр дугаар дэлгэд энэ шүүр их устай юм лээ. Манайхаа энэ ус шүүд юм л одоо компрессороос ирсэн агаар май жоохон хөргөлт хүчний нөгөө үүсэлттэй болохоор ус үүсдэг юм бэл ус. Тэр усыг энэ рүү оруулаад будаг руугаа гаргаж шүршүүлэхүн тулд энэ ус шүүгч гэж байдаг юм лээ. Доороо дотроо юм калапантай юм лээ. Энэ калапангаараа ингээд ус нь хэрвээ их битүүрээд ирэх юм бол компрессор ажиллаж байгаа юм чинь энэ калапангаараа ингээд доош нь тарахад энэгээр усаа шүршчихдэг юм билээ шүү. Энэ бол хямдхан юм лээ 10,000 төгрөг. Заавал энийг хэрэгжилж байгаа манайхаа. Тэгэхгүй юм болохгүй юм билээ шүү. Би нэг удаа энийг хэрэглэхгүйгээр шууд хэрэгэлсэн чинь сонин толбо гараад ирсэн. Тэгэхээр хүнээс ингээд сургалаад асуугаад энэ яагаад ингэж юм гэсэн чи уршууч хэрэглээ тэгэхгүй болдгоо маа. Тэгээ энийг авч хэрэглэсэй. Заавал энийг хэрэглэе манайхаа. Тэгээ энэ дээр компрессорыг хийг залгах гэсэн үг шүү дээ. Компрессорыг хийг залгах гэсэн үг. Ерөнхийдөө нэг иймэрхүү юм байна. Хамгийн гол нь бууныхаа ажиллагааг нь сайн мэдж авахгүй бол энэ будгийн ажил хийнэ гэж байхгүй юм билээ. Гэхдээ анхны хувьд бол будгийн ажил хийхэд бол болохоор юм билээ. Ер нь заавал цүү яагаад гэвэл надад бол нэг заавал би нэг буугаад 150,000-аар авсан. Энийг 150,000-аар хүнээс авсан. Тэгээд будгийн мөнгө нь 200,000 зас гэдэг чинь за 400,000 засна шүү. 400,000 яг битүү будыг машина будуулъя гэдээ гадуур ингээ яваад ингээд хайхад 2 саяас юм дээш л үлээ. Яг нэг залуутай ярьсан чинь яг сая 500. Яг янзлах юм байгаа маань сая 500 гэж хэлээ.
Тэгэхээр би өөрөө бод юм уу гэж бодоод өөрөө бодсон. Тэгсэн чинь нэг 400,000 төгрөгөөр бодож илээ гайгүй. Манай монголчууд ч угаасаа тийм юмд юм авьяастай шүү дээ монголчууд чинь. Нэг юм хүн харцгаараа айгуу тийм хурдан сурдаг тийм монголчууд их тийм хүмүүс бидэн шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө ингээд нэг баг зэргийн гүпер мүпер юм уу эсвэл эвдэрч барьсан юм а бас ингээд яндчаад байвал зүгээр л юм билээ. Энэ тороос хэрэгтэй юм билээ шүү. Энэ их хямдхан тор юм билээ. Гүпер нахчих зүгээр нэг авьяас хадаад юм байхгүй. Хооронд хагас юм хооронд нийлүүлээд эндээс дөрвүүлж хайшлаад энийг халаагчаа би нэг юм авсан. Энэ халаагчаад халаагаад дараад явчих юм бэл ерөөсө. Дотроос нь дотор талаас нь дараад явчих юм бэл. Тэгээ наачих юм бэл. Тэгээ нэг жоохон замаас тавьж ягаад жоохон будгын өнгөр кодоор нь гаргаад бодуулчих юм бэл. Энэ бол нэг амар хэвлээ. Тэгээ хүмүүс нэг гадуур нэг гүбэр хагарчлаа. Эний тэрэгэл гомтонгуугаар мөнгө төргээд барагт нэг 400,000-аас олоош нэг гүбэр янзлахад бараг 400,000 сууна. Өөрөөсөө энийг аваад хийхэд нэг 20,000 цасны л ажил юм билээ шүү дээ. Тэгээ хамгийн гол нь энэ зүлгүүрүүд их учиртай байлаа шүү. Энэ 60-та зүлгүүр 60-та зүлгүүр нь болохоор их зузаан. Ер нь замаас тавьчаа замаасны дараа ер нь явуулж яхаар юм байлээ. Өнгөлгөөнд бол 600 энэ зүлгүүр нь зүгээр юм болоо гэж бодсон. Өнгөлгөөнд. Одоо битүү машина бодохын тулд битүү ингээд загартуулаад ингээд зүрх хэвтэй юм билээ. Тэрийг энэ 600 зүрхчихсэн болж лээ хэлээ гэхдээ. Уг нь цаад хүн бол надад зөвлөхөд бол 1500 зүлгэрээ гэсэн. 1500 бол явахгүй мөлий энэ одоо усан хийгээд явахгүй мөлий. Ядарч хүчилээ. Тэрээс 600 малтай 250 юм ер нь хив гаргахад одоо замаас тавьчаад замаасныхаа бөөрг хив зузаа хив энэ тэрийг гаргахад 200 төшүүл гоё болт юм билээ. Яг ингээд цэвэрхэн шиг гаргаад ингээд явж болох юм байна шүү. Ийм дөрвөн төрлийн шүүрэл явж яана. Тэгээ бугуун дотор ийм нэг өөрөөх нь юу гэдэг юм бэлээ. Пассворд чих юм заавар юм билээ, заавар. Тэгээ бууга гол нь ингээд яачаад хэрэгэлчээд ингээд задлаа тавьчихвал зүгээр юм билээ шүү. Их задрахад их амархан юм байна. Задлаа дарааны схемийн дагуу буцаагаад угсарч энэ унтаа хадгалвал. Ерөнхийдөө ер нь будгийн ажил бол явагдаад дууссан. Гэхдээ машин маань яг хуучин байснаас арай гайгүй болчихсон. Гайгүй болсон. Гэхдээ дараа жил би дахиад буднаа машина. Яг нэг кемп одоо бол надад бол замаас момос юмнууд үлдсэн юм шин дахиад будгийн ажил хийхэд 100,000 засны л юу гарах хэрэгтэй байна. Ерөнхийдөө энэ өөртөө ингээд бодож бариад хийвэл зүгээр л юм байлаа. Манай Монголын залуучууд уг нь авьяастай, чадвартай гадаадын хүмүүсийг бодоход их тийм штэ. Айгуу тийм гүйлгээ ухаан сайдаа монголчууд чинь. Юм их хараад их айгуу хурдан сурдаг. Ядахтаа энэ гүпрэнэг энэгээрээ наагаад ингээд яачил бас эдийн засагч гэсэн өөрсдөнд гэсэн бас нэг юм хэрэг болох юм болоо гэж таа. Энэ бичлэгийг хийж байгаамаа. Тэгээд эндээс одоо яг хүмүүс харах юм байгаа, сурах юм байгаа. Зарим нь бол яг дан хэрэгжилж идэг тийм машин будын машин сонирхох юм гэж бодож өдрөг олъё гэсэн хүмүүс ч байгаа. Тэрнээс тэр хүмүүс ч нэг хипи авах нүгөө те. Тиймэрхүү маягаар юмхүү бичлэг хийж байгаа шүү.